Жил бүрийн 15-нд болдог гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн гэр бүлийн ордноос гэрлэлтэд баталгааж болоогүй 10 гэр бүлийг амрын талбайд ёсчлон батлах юм байна. Ингэхдээ төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын залуу гэр бүл хамрагдана гэлээ. Бүртгэлийг энэ сарын 6 хүртэл хийх юм байна. 5 сарын 6-ны хүртэл саналуудыг авна төрийн байгууллагуудаас, төрийн болон төрийн өмчит, орон нутгийн өмчит байгууллагуудаас саналуудыг одоо манайд ирүүлснээр тоотой 10 гэр бүлийг амрын талбайд одоо урмын ёсчлон баталгаар ажиллаж байна. 18-ны өдөр амрын талбайд Орхон аймгийн гэр бүлийн ордны танилцуулах үйл ажиллагаа явагдаж манайтай уялдаа холбоотой хамаарал бүхий ажилладаг байгууллагуудын үзэсгэлэн гаргах түүнчлэн одоо гэр бүлийн ордноос явуулдаг үйл ажиллагааг одоо тодорхой хувийн хөнгөлөлттэйгээр үзүүлэх тэр эрхийн бичгүүдийг олгоно. Тухайн өдөр одоо манай дээр ирж бүртгүүлсэн гэр бүлүүд одоо хөнгөлөлттэй үнээр хурмаа батлуулах, ээжүүдэд хүндэтгэл үзүүлдэг ёслолын үйл ажиллагаанууд бас бүртгүүлвэл хөнгөлөлттэй үйлчлэх юм арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тэгэхээр бас төрийн болон төрийн өмчит байгууллагууд 6-ны хүртэл хормын ордон дээр залуу асуудын хормын үйл ажиллагааг бүртгүүлэх саналаа хариулах нь байна. Ингэхдээ манай хормын үйл ажиллагааны төлбөр бол 808 мянган төгрөг байдаг. Тухайн өдөр бол төрийн байгууллагуудын ажилчдыг өн төлбөргүй батлах юм үйл ажиллагаа явуулна. Дээрээс нь онцолж хэлгээд одоо 10 гэр бүлийг батлах юм төлөвлөгөөтэй байгаа учраас төрийн байгууллагууд маань одоо саналаа хариулахыг яараарай гэж хэлмээр байна. Орхон аймгийн гэр бүлийн ордон 2006 оноос хойш нийт 1000 гаруй гэр бүл баталснаас 70 орчим гэр бүлийн хурмыг үнэгүй ёсчлон баталжээ.